татврын энэ нэлтсийн дарга нарын чөлөө болон амралт ер нь ажил авахын асуудлыг бол татврын ерөнхий газрын дарга нөр ажил болгож байгаа байхгүй юу? Энэ хүний зүгээс ямар нэг амралт, чөлөө, томилолт огт өгөөгүй. Ингэж өгөхгүй гэдгийг ч мэдэгдсэн байна. Мэдэгдсээр байтал дур мэдэн эдгээр хүмүүс одоо явсан байна. Эдгээр хүмүүс одоо ингээд ажиллаа таслаад өнөөдөр хэд өдөр 3 өдөр. За ажлын 3 өдрөө болж байна. Хизээ ирэх нь бүүм. Хэд өдөр ирнэ гэсэн. За мэдгүй тэрийг өөрөө сайн мэдж байгаа юм байна тэгвэл. За ямар ч байсан ингээд ажил олгогчийн зүгээс буюу татвар ерхий газрын даргын зүгээс эдгээр улсууд дээр одоо хуулийн давуу зохих арга хэмжээг аваа гэдэг энэ чиглэлийг сайдын зүгээс өгсөн байгаа. Тий. За тэгэхээр мэдээж одоо энэ чинь ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна шүү дээ. Зардлыг хаанаас гаргасан юм? Би хэлж штэ харин. Яамнаас бол бүрж гараагүй. За татвар ерхий газраас ч бүр гараагүй. Одоо нэг төрөвч гараагүй. За хаанаас ямар зардлаар гарсан бэ гэдгийг явсан бэ гэдгийг шалгах хэрэгтэй. Тодруулаад байх юм байхгүй нэг шалгах хэрэгтэй. Та бол өөрт нь хэлсэн юм шүү дээ. Би өөрт нь хэлсэн ч хэлсэн. Ийм хариуцлагагүй зарим дарга нар галуун тушаалтнуудаас болоод төр албаны нийт нэр хөнөмж байна. Ийм учраас дээшин татвар албаны даргыг ажилласан чөлөөд дөрвүүд албаны дарга нарыг $1 хэрэгжүүлэх ажилласан чөлөөд хилээд ах зурж оруулж гэдэг бол өөрөөсөө болиг гэж хэлчихэд хоорж байгаа. Нэг туурам гэлсэн байна. Хоёр зарчимгүй ёс зүг байна. Гурав удирдах ёсыг алдагдуулсан байна. Ингээ хариуцлага тооцоод ирэх 3 дахь удирдлагын засгийн газрын уралдаанд танилцуулахыг үүрэг болгож байна. Улсын их хурлын гишүүн болцохороо тийм үү? Улсын их хурлын гишүүдийн олон болцохороо ямар ч үндсэн хууль хамаагүй, ямар ч үндсэн юм бус хууль тогтоомж хамаагүй ерөөсөө зорилгодоо хүрчээвэл тэр үндсэн хуулиа зөрчөөд байна уу, бус хуулиа зөрчөөд байна уу, зорилгодоо хүрчилээвэл гэдэг ийм хандлага байж болохгүй. Улсын их хурлын гишүүд тийм их том хүн биш ээ. Улсын их хурл гэдэг тийм үү? Энэ цэцгийн дээр гараа суучт байгуулга биш ээ. Үндсэн хуулиар нулимдаг байгуулга биш. Үндсэн хууль бол Монгол улсын дээд хууль, Монгол улсын эцэг хууль, Монгол улсын тийм үү? Их хурлын гишүүд өөрсдөө үндсэн хуулиа дээдлэн сахина гэж тангараг өргөдөг. Монгол улсын иргэн болгоч үндсэн хуулиас дээдлэн сахих ёстой учиртай. Тэрнээс ядуу улс ингэж болдгүй. Ядуу улс бүх юмаа хэмнэх ёстой. Ядуу улсын эрх мэдэлтэн сайд дарга их хурлын гишүүд ийм өндөр үнэтэй машин унж болохгүй. Манай өнөөдрийн эдийн засгийн үзүүлэлт гадаад үр цэртэй байгаа улсын энэ ард түмний зарц болёо гэдээ очсон их хурлын гишүүд сайд нар бол ард түмнийхээ зарцсан юм уу ард түмэнтэйгээ цуг автобусанд нь явчих хэвээр. Ард түмэн автобусанд тэд нар автобусны даанаас ард нь дагаа шогсож явах хэвээр. Ийм л одоо хэтрүүлж хэлэхэд ийм л дүрм үйлчлэх ёстой. Хэрв эрүүлэр сэтгэж чадж байгаа бол харамсалтай нь ард түмний зарц хичээд энэ ч 400-500 сая машин суучаад ард түмний мөнгөөр эзэн гэж байгаа ард түмэн өөрөө явган шалдан автобус нь чиглэлдээд ноорхоо гэртээ сахилгааны монтажтай тэнцэн үр хүүхдүүд нь шатаж өгөөд охтууд нь биеэ үнэлээд тэрийн нөгөө нийгмийг бузралж байгаа, гажуудуулж байгаа шүүгч нар нь худалдаж аваад нөгөө охтуудын хоолных нь, ходоодынх нь амьдралаар нь огт байхгүй юмыг бол одоо яриад байгаа юм биш. Энэ бүх юмыг бодохоор үнэхээр бухимдах юм. Тэгэхээр мал хөдөө аж ахуй гэдэг энэ юун дээр суурилсан ирээдүйн хөгжил Монгол улсад байх ёстой. Тэрнээс бид нэр үйлдвэрлэлийн ард түмэн бол байж чадахгүй. Уул уурхайн орлого гэдэг нь зурд юм. Тэгэхээр хөгжлийн гарц бол тэр иргэн бүр энэ том уудам газрынхаа эзэн болсон хөдөө амьдардаг өөрийн гэсэн хүнсний хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг ах トゥ хамаатан саднаа ажиллаулдаг. Энийн төрөөс нь санхүүжилтийн хувьд нөгөө их хурлын гишүүд өгдөг жидүүгийн хэлбэмжээнд дэмжиж өгдөг. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нь 100% татвараас чөлөөлдөг. Ингэсний үр дүнд нь иргэн болгон өөрсдөө хүнсний ногоо малын гаралтай түүхийд экспортлох хэмжээний экспортлогч валют олдог иргэн бүр өрх бүр ийм чадвартай болсон. Өрхийн эдийн засаг гэдэг юмыг нэгдүгээрт харсан. Ийм бодлоготой улс орн болох юм бол Улаанбаатарт шамбаарлцсан ямар ч эдийн засаг санхүүгийн нэгтрэл төв биш байжээж 90% ийм малаа алтаад ирсэн ядарсан гэр хорооллын төлбөрийн чадваргүй ард ирэхтэй халамж аваад амьдэрдэг биш. Төр засгаас халамж гоцохгүйгээр өөрсдөө асар их валют олдог. Үйлдвэрлэл одоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хийгээд өөрсдөө экспорт нь гаргадаг. Ийм баян чинэлэг ард түмэн Улаанбаатарт өнөөдрийн 1.6
6 сая хүн байгаа биш. Ердөө 500-600 мянган хүнтэй төгжрөл утаагүй юм сумхоо хот болох. Улс 1990 оноос өмнө мөн 90 оны дараа олон сая долларын хөрөнгө оруулалтыг гаргаж байж ард түмний хөрөнгөөр хайгуул хийж стратегийн 16 урдыг нээж илрүүлсэн байна. Тухайлбал Эрдэнэ төлөвлөрийн дэргэд байгаа Үүсмэл урд. Энэ урдыг 3 компани эзэмшиж байгаа. Нэг нөгөө хэлэхэд та бүхэн мэдж байгаа эрх мэдлийн компаниуд байгаа. Би яриагаа дуусгая. Манай нэг ерөнхийлөгч байсан хүн, түүний хамгийн гадрын дарга байсан хүн Ачтэг гэдэг компаниг албан тушаалаа хийж байхдаа аваад сүүлийн 10 жилийн хугацаанд 1.8 их найдын борлуулалтын орлого 950 тэрбумын цэвэр ашигтай ажилласан явж байгаа. Өөрөөр хэлбэл цагаангүй гэрүүл одоо ганц гэрүүл нэг ордоос 10 жилийн дотор 900 гаруй тэрбумын орлого хүртэж байна гэдэг бол нөгөө үндсэн хуулийн зарчимд маань байгалийн баялаг ард түмэнд тэг шудраг хүртэх ёстой гэдэг зарчмыг зөрчиж байна. Жил болгон 50-аас 60 сая долларын орлого олж байгаа. Манай цагаан даргын гэрүүл. Хуулиар бол энэ 50-60 сая долларын орлогын 50%-ийг ард түмэндээ өгөх үүрэгтэй байна. Хууль ийм байна. Одоо манай эрх мэдэлтнүүд дарга нар маань стратегийн ордуудыг булааж авсан, дээрэмдэж авсан нөхдүүд маань ард түмэндээ хуулийн дагуу тэр 50%-ийнхаа ноогдлашийг ард түмэндээ өг. Би энийг л шаардаж байгаа. Энийг л хэлж байгаа. Ганцхан цагаан даргын гэрүүл биш. Эрдмийнээс эхлээд Жишэрдэн рүү орё, нарийн сухайт руу орё, таван толгой руу орё. Бүгд эрх мэдлийн бизнес байна. Өнөөдөр өдөрт 10 тэрбум төгрөгийн зээл өртөлж байгаа. Сартаа 30 тэрбум төгрөг, 300 тэрбум төгрөг шүү дээ. Энэ чинь л одоо тэр цалин төсвөрч нэмэх мөн бүжтэй. Энийг л аваа л та. Ингээл явчихвал ямар ч асуудал авахгүй чи бодолтой. Зөвхөн сарын зээлийн үгийн төлбөрөөр бид цалин төсвөрийг нэмж шүү дээ. Тийм байгаа зү. Сард 300 тэрбум зүгээр төлж байна. Яг ч дугаалтгаад энэ дарга нар ч дуурахгүй, нэхэхгүй. Тэр хөрөнгө оруулалтын гэрээндээ өөрчлөлт орохыг бодохгүй ингэж байгаад ахаар чи яах юм бэ? Энэ ард түмэн яач чадахгүй шүү дээ. Тэр оюутлын гэрээ өөрчилж чадахгүй шүү дээ. А хэрвээ одоо ингэж яг энэ байгаагаараа ингэж энэ үнийн өсөлтийн дарамтанд ард түмнээ байлгаад ах юм бол нэг өдөр л их хаалт шүү дээ. Ингэж зовоогоод ах юм бол амар өссөн байж тийм үнийн. А гэтэл цалин төсвөр байх үедэр л байгаад шүү дээ. Эдгөө өвнө. Та орох өөр эсвэл яах юм? Бараа бүтээгдэхүүн 2-3 дахин өсөж явж сурч байна. Хэцүү байхгүй. Тийм учраас байгаа боломжийг ашиглах нь хамгийн зөв арга зам. А тэр бол оюутлах. Бид нар энэ цар тахалтай тэмцэхэд өнгөрсөн байнгын орны хурал дээр яригдсан ш. Нэг иргэндээ Монгол улс 111 сая төгрөг зарцуулсан байна гэсэн эдийн засгийн тооцоолол гарсан. За сая Яармагт дуудлаган дээр хэн ажилласан? Яармагт гал гарлаач том гал. Байшин шатсан хүмүүс дээвэр дээрээс одоо аврагдсан. Тэгэхэд ажилласан байна уу яг дуудлаган дээр? Та ажилласан уу? Тэр дуудлаган дээр үү? За та яг тэр дуудлаган дээр яаж ажилласан? Тэр дуудлага мэдээлэл хамтдаа ойролцоо 14 дэх анги шатны авчинтайгаар ажилласан. Нэмэлтээр зөвлөлөөр онцгойлсон хаад өргөж онцгойлсон ангиуд нэмэлтээр. За мөн юу нэ Яармгийн гүүрэн дээрх камер тавиад. Тэн дээвэр дээр одоо яг хүмүүс байгаа гэдгийг та яаж мэдв? Иргэний ах мэдээлэлээр авсан дуудлага. Нэгэн зэрэг тэнд галд гарч байгаа гэсэн олон дуудлагууд орж ирсэн үү? Иргэдээс давхцаад орж ирж байгаа тийм ээ. Хүн байгаа гэдгийг нь яг 3-4 иргэний мэдээлэл авсан. Тэр бол ерөөсөө минут хүрэхгүй секундын зайтай аврагдж байлаа шүү дээ. Тэ? Тэр хүмүүс тэр нь хэдхэн секунд алдсан бол тэр хүмүүсийн амь нас бол аюу эрсдэлтэй нөхцөл байдал байлаа шүү дээ. Танах шалтгаантай байсан учраас очиж За баяр хүргэе. Сайн ажилласан байна. Хүмүүсийн амь аварсан ба шүү та. Олон улсын зөвлөмжийн дагуу гар утас үйлдвэрлэдэг iPhone, Samsung компаниуд маань яалтаас сунжаа энэ гар утсан дээр дефолт тохиргоог нь 112-911 гэдэг юусоо тохиргоотой үйлдвэрлэж өгдөг. Тэгээ манад ирэхлээрээ ингээд залхахлаад нөгөө өөрийн холбооны операторуудын систем маань өөрөө нөгөө энэ 102, 103 залгасан дугаарыг ийм ослын дуудлага энэ гар утснаас ирээгүй. Ослын дуудлага гэж ингээд ялгаж чаддаггүй.
Одоогийн байдлаар манайх бол одоо зөвхөн SIM карттай бэжээ дуудлага гэж байгаа. Олон улсад SIM картгүй ч байсан нөгөө дефолт тохиргоон дээр нь 112 911 гэдэг хоёр дугаарыг шараад өгсөн болохоор төгжээтэй ч байсан SIM картгүй ч байсан шууд дуудлага. Энд чинь нэг хоромж тасалдал үүсч болохгүй онцгой төв. Өдөрт 8500 дуудлага ирдэг. Осол аваар гэмт хэргийн дуудлага ирдэг. Дуудлага болгоны цаана хүний амьнаас эрүүл мэнд эд хөрөнгө байна. Тэгэхээр хамгийн гол нь шуурхай байх, тусламж болгонд хүрч ажиллах тэр техникийн боловсроог бид нар бүрдүүлэх хэрэгтэй. Одоо 112 гэдэг нэгдсэн дуудлагатай болсон тохиолдолд онцгой цагдаа, эмнэлэг 3 ялгарх юм байхгүй юм ба шүү дээ. Нэг хүн энэ 3 дуудлага дээр аль алинд нь ажиллах, тусалцаа үзүүлэх чиг үүрэгтэй болно. Мэргэжлийн хяналтын ерхий газрыг сэргээн дахин одоо байгуулахар болсон шүү дээ. Тэгээд таныг энэ хэрэг эрхлэхийн ирээд энэ асуудалд бас анхаарч байна. Надаас өмнө засгийн газрын хурлаар хилцсэн юм билээ. Давхарцын хяналт шалгалтыг зэгцлэхлээр бодлого гаргаж холбогдох арга хэмжээ авах гэдэг. Тэр нь мэргэжлийн хяналтын ерхий газар байх ёстой юу? Гэхдээ яг энэ ер нь бол одоо нэг газар үйл ажиллагаа явуулахад маш олон шалгалтууд давхцаж ирдэг. Энэ байдлыг зэгцлэх зорилгоор анх 2002 онд анх байгуулагчаас 2003 онд ийм л юутай хяналт байж бид хүний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, улс орны аюулгүй байдлыг удирдна. Тэгээ энэ аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас хяналт бол байх нь зөв ёсны. Зөвхөн салбартай байх уу, ерөнхийс нэг байх уу гэдэг нь бол бас дахиад засгийн газруудын бодлого байх хэрэгтэй гэж байна. Өнөөдөр энэ захын дэлгүүрүүдэд зарим нэг дэлгүүрүүд рүү хятад шошготой, хятад нэртэй юм мэдэхгүй бараа бүтээгдэхүүн байж байгаа юм шүү дээ. Бараа бүтээгдэхүүнүүд дээр монгол шошгоно, эсвэл англи шошгоно гэсэн хүлтэй, зохицуулалттай. Гэтэл тийм биш байдал. Энэний алдаа завхрал, энэ хаагур орж ирж яа зардал борлуулах гэж байна. Хугацаа дуусаагүй гэх мэт энийг чинь цаана хүний амнаас эрүүл мэнд явж байгаа байхгүй. Авийн 3 дээр байгаа сэтгцийн архаг өвчтөй эсгээ тогтоох эрүүл мэндийн шинжилгээг гаргуул авсан байна гэдэг энэ зохицуулт бол сэтгцийн одоо эрүүл мэндийн асуудлын шинжилгээ байна. 5-ын 5 дээр байгаа ДНХ-гийн шинжилгээ нь болохоор сэтгц биш удам зүүн буюу одоо садан төрлийн холбоотой эсхийг нь тогтоох ийм хоёр өөр зорилготой хоёр өөр агуулга байгаа. За сэтгцийнх нь бол заавал шинжилгээ их өрөөлөх юм бол ийм архаг өвчтөй байх юм бол гэрлэхэд харьцлах шалтгаан гэж заагаад өгсөн учраас энэ лавлага тодорхойлтыг авчиж гэрэлт бүртгүүлэх нөхцөл бол үүсэх юм. Тэгэхээр энийг бол заавал хэлгэн харин тэр удам зүүн шинжилгээ бол иргэд гэрлэхийг хүсэгч өөрсдөө хүсвэл болон сонирхогч талын одоо хүсэл одоо шаардлагаар энийг хийлгүүлж болно гэж байгаа юм. Энэ бол сайн дурах юм. Сэтгцийн тэр архаг өвчтөй эсхийг тогтоох нь бол заавал учраас энийг бол хийлгэнэ. Энэ чинь өөр зорилго нь өөр юм аа гэд. ДНХ-гийн буюу тэр удам зүүн шинжилгээ бол сайн дурах юм. Энэ заавал одоо хийх биш. Хэрвээ энийг хийлгэх юм бол 2028 оноос энэ зохицуултыг бол мөрдөж эхлэхээр байгаа. Энэний бэлтгэл ажлыг хангах хүрээндээ одоо бүсүүдийн төвүүд дээр ийм боломжийг бий болгоно гэсэн одоо бол төсөөлөл байж байгаа. Ерөн Монгол улсууд ерөнхий сайд байсан өдөр татвар нийгмийн даатгалын асуудал хамгийн наазах нь орж ирсэн байх ёстой. Өнөөдөр таны яриад байгаа эдийн засгийн эрхчлөөний асуудал бүх зохицуулах ёстой 200 хуульчин засвар игээд ороод ирэх ёстой. Одоо энэ дагууд ороод ирсэн яамны мэрэгчлэн залуучуудаас бид нар санаа зовж иччихэж шít. Эдгээр бүх асуудлуудыг мэдсэн, судалсан, тогтооцсон эдгээр ингээд нэг аваа явчихсан бид нарыг дооглоо сууж байгаа шүү дээ. Тэгэхгүй ингээд нэг эдийн засгийн эрхчлөөний хууль гэдэг нэрлэлтс тэрийг. Тэгээд нэг юм оруулж ирчээд бас бид нарыг бол дооглоо сууж байгаа яг үнэндээ дотроо. Тэгэхээр засгийн газар үнэхээр хангалтгүй байна гэж хэлж байгаа. Тэгээ бид нар өшөө энэ яармаг сонсголонгийн ачаалал цаашлаад Улаанбаатар хотын авцамын ачааллыг яаж бууруулах вэ гэдэг дээр бид нар шинэ бас төлөвлөлтүүд хийсэн. За энэ зурган дээр хэдүүлээ ярья. За энэ бол одоо яармгийн эхлэлтэй цэг нь эндээс эхэлж байгаа. Энэ яармгийн яг энэ төв замаас энэ хойноос юу эхэлж байгаа те? Шинэ гүүр энд байгаа. За ингээд эндээс эхлээд энэ яармгийн зам ингэж яваад нүхтээр дайраад, нүхтийн хойгуур дайраад, жаргалантын амны хойгуур дайраад ингээд шинэ одоо
нисхийн хурдны замтай нийлэх хэсэг байгаа. Тэгэхээр яг энэ хэсэг дээр бид хэд ирэх жил ийм төлөвлөлтүүд хийж байгаа гэж хэлж болно. Энэ дээр ямар төлөвлөлтүүд хийж байгаа гэхээр Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэгч нэгжтэй яриад энэ дээр ийм гүүрэн байгууламж барья гэдэг ийм төлөвлөлтийг одоо Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэгч одоо нэгжтэй бид нар ярьж тохирч байгаа. За ингээд энийгээ цааш нь бид нар яаж Улаанбаатар хотын авто замын төвчрлийг бууруулахад ашиглах вэ гэхээр энэ буян тухайгийн одоо нисэх онгоцны буудлын нисч буух зурус байгаа. Тэгвэл буян тухайгийнхаа хашааг ингэж дагсан нийтдээ 16 км авто замын зураг хийгдээд энэ хоошоогоо туул голдойгөр гүүр тавигдаад тэгээд хурганы сангийн аж ахуйн дээшээ өгсөд эмэлт рүү нийлдэг ийм зам тавьж байгаа. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр Баруун аймгаас ирж байгаа автомашинууд Улаанбаатар хотыг дайралгүйгээр шууд энэ замаараа явангуудаа нисхийн хурдны замд ороод Төв аймгаар тойроод Улаанбаатар хотыг тойроод гарна. Шинэ нисэх онгоцны буудлаас ирж байгаа Баруун аймаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөн энэ тойрог дээр ирж энд гараад ингэ явна. Замын үдээс ирж байгаа бүх ачаа бараанууд Баруун аймаг руу чиглэж байгаа ачаа бараанууд Төв аймгаас чиглэж ирээд ингэ явна. Заавал ийшээ орж Яармаг Сонсголонгийн төвчл рүү орлоггүйгээр ингээд сонгоны хайрхан уулынхаа баруун талаар тойроод явдаг замыг ирэх жилийн одоо замын сангийн хөрөнгө оруулалтаар бид нар хийхэд төлөвлөд байгаа. За бидэртээ цуг хаан уул дүүргийн засаг дарга Цэрэн байна. Цэрэн дарга манай Мөнхбаатар даргын төрөл энэ баруун талын газар чөлөөлтийг бол ямар ч асуудалгүй хариуцж байгаа тийм ээ. Газар чөлөөлт. За одоо хоёр дарга бол энд хийгдсэн гүүрэн байгууламжийн хийцлийг илүү хямдхан бөгөөд хурдан хийдэг байдлаар зураг төслийн даалгаврыг шинжилж байгаа тийм үү. За ингээд одоо манай Улаанбаатарчууд сайн мэдэндээ яг эмэлт рүү орохын эмэлт өнгөрөөд ингээд эмэлт орохын нааталт ингээд зүүн гар тийшээ иргэсэн нэг карьерийн зам байдаг. Манай одоо хуучны хүмүүс бол мэднэ хурганы сангийн аж ахуй гэж ярьдаг. Тэндээс шууд доороосоо энэ зам өгсөж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл туул голдойгоор гүүр тавигдаад дөрөв игнэ гүүр тавигдаад тэгээ шууд хоошоогоо тэр карьерийн замаар дээшээгээ дөрөв игнээр өгсөд явчихна. Наашаага шууд туул голдойгоор гарангуудаа буян тухайхаа урдуур тойроод энэ одоо гүүрэн байгууламж дээр ийм тойрч орж ирдэг зам хийгдэнэ. Энэ замыг бид нар нэлээд том ийм амбицтай ярьж байгаа. Ирэх жил бид нар ерөөсөө ирэх жил эхлүүлээд ирэх жилд нь гүүртэй юутай дуусгана. Нийтдээ 16 км. Гүүр нь хэдэн км үлээ? Гүүр 260. Гүүр нь 260 м юм байна. Ингээд үлдсэн нийт замын урт нь 16 км. Энэ замыг бид нар ирэх жилдээ эхлүүлээд ирэх жилдээ дуусгана. Ингэсэн тохиолдолд Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг замын үүд Баруун аймаг, Зүүн аймаг гэсэн энэ бүх маршрутын одоо автомашинууд Улаанбаатар хотоор нэгж дайралгүйгээр шууд энэ замаар тойроод Төв аймгаараа тойроод явцдаг ийм боломж бүрдэж байгаа. Дээр нь шинэ нисэх онгоцны буудлаас ирж байгаа Улаанбаатар хотын хойд дүүргүүд рүү буюу сонгоны хайрхан Чингэлтэй дүүргүүд рүү явж байгаа, Сүхбаатар дүүргүүд рүү явж байгаа автомашинууд мөн энэ тойргоор тойроод тэгээ шууд юуныхаа парцааныхаа замаар явж байгаад тэгээд арга үнтээрээ тойроод ордог ийм бас нэг тойрог үүсэж байгаа. Дахиад би нэмж хэдэн зүйлийг хэлье. Ирэх жил бид нар туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг 50% түргэнэ. Туулын замын бүтээн байгуулалт бол Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш холбосон 6 игнэ 33 км замыг бид нар 27 онд ашиглалтанд оруулсан. Үүнтэй зэрэгцээд төвжирлийг бууруулж болох бусад одоо хамгийн төвжирэлд нөлөөлөл үзүүлэх замуудыг бид нар бас давхар ингээд хийхээр төлөвлөж байгаа. Үүний нэг нь энэ Яармгийн 2 дугаар одоо том өргөн чөлөө зам ингэж баригдана. Энэ санхүүжилт нь Дэлхийн банкны санхүүжилтээр явж байгаа. Нэмээд бид нар энэ яг энэ замын нисхийн хурдны замтай уулзах хэсгээр гүүрэн байгууламж барья. Тэр гүүрэн байгууламжаас цаашаага шууд сонгоны хайрхан уулаа баруун талаар нь ороогоод Баруун аймаг явдаг Төв зам руу гарч ирдэг ийм чухал одоо бүтээн байгуулалтын ажлыг хийхээр бид нар газар дээр нь ажиллаж байна. Би ч өглөө гарахдаа амьдрал үргэлж сайхнараа гэж дуулгыг дуултаа шүү дээ. Амьдрал үргэлж сайхнараа алтанараа мансан бинэрэ ашти ярэлтэй. Хэдэн хүүхдүүдтэйгээ өгшөө автагаа амьдэрдэг. Миний өглөө болгон босоод аж аргалтайгаар амьдралыг л
эхлэж дуулдаг юм да. Би чаднаа гэл. Манай ажлын онцлог болохоор өглөө эрт гараад хүмүүсийг ер нь цэцэрлэг сургуульд нь явахаа хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд нь явахаас нь өмнө ерөнхийдөө цэвэрлэгийг гаргасан байх сургуулийн орчин, цэцэрлэгийн орчин тий хүн ихтэй газруудынхаа юуг зам талбайг нь ер нь цэвэрлсэн байх. Тийм зарчмаар зоригтой ажилтдаг шүү дээ бид нар. Нараараа сайхан болоод ямар гоё юм бэ гэж бид нар чи за нар гарлаа гэл. Нараа харж нэг сайхан энерги ирчээ аваад. Тэгэл явдаг юм да. Бидний ажил хүнд биш гэж хэлэхгүй хүнд. Тэгтээ бас ингээд яг донд нь ороод ажиллахаар үнэхээр бас хүнийг шалгадаг ажил юм байна те. Зориг төвчээр. Миний өр хүүхдүүд болон энэ улсынхаа ирээдүйд үнэхээр сайхан болно гэдэгт би итгэж найдаж явдаг. Нэг цэвэр цэмцгэр байдал, тэгээ орчныг гоё байлгах. Одоо сургууль цэцэрлэгийн тэр хавьд өр хүүхдүүдийг хүртэл те нийт галчруудыг хүртэл цэвэрхэн орчинд энэ их орны төлөө бас зүтгэж байгааг нэг хэлбэр тийм ээ. Их орныхоо төлөө бол зүтгэж байна гэж бодож явдаг гэж. Амьдрал үргэлж сайхан байна гэрэлгээтэй. Амьдрал үргэлж сайхнараа алтанараа ажил болохгүй зүгээр суухын хооронд залуучууд минь ажил хийгээрээ ямар ч ажлыг тууштай хийхэд амжилт ирж л тав. Мэдээж өргөөстэй амьдрал болон их орны төлөө бид нар бол өөрсдөө зүтгэж гин гэж үздэг их чинь. Тэгэхэд ер нь хичээнгүй байгаарай л гэж хэлдэг. Мансан хийгээрээ ашти